Тогтоолын төслөө бол дэмжиж байгаа. Гэхдээ яг энийг би бол одоо зөвхөн протоколд үлдээсэй гэж бодоод хэлж байгаа. Улсын хурлын тогтоол гарч байгаа. Энэний хэрэгжилтийн араа сайтар явахгүй бол бас засгийн газар яг энэтэй холбоотой хууль эрх зүйн орчныг оруулж ирэх энэ хугацаа бол тулаад ирж байгаа. Тэгэхээр энийг бол зайлшгүй бас бодолцож аль арга хэмжээнүүдийн яаралтай энэ хаврын чуулганд байт юм уу, намрын чуулганд багтааж орж ирэх үгдийг ямарчсан протоколоор бол зайлшгүй үлдээ гэж бодож байгаа. Хоёрдугаарт яг зүгээр энэ дээр бас нэг орхигдоод байгаа нэг зүйл яг зүгээр энэ хуульчлан хууль сахиулагчдыг бэлтгэхийн тогтолцооны асуудлыг бидэд бас нэг зайлшгүй хармаар юм шиг санагдаад байгаа юм. Яг үндэ хэлэхэд нэг жоохон тийм хуучны арга барилаар явахаар энэ хүний эрхийн гэдэг юм уу, за бидэд яг зүгээр араас нь яваад байгаа. Урьдчилаад хэн болгож бэлтгэх вэ гэдэг энэ боловсон хүчний бодлого дээрээ бас нэг анхаарч илүү их одоо хүний эрхийн мэдрэмжтэй бизнес энэ эдийн засгийн одоо ойлголтын тэр мэддэг хүмүүс байхгүй бол энэ асуудлуудыг одоо бас мэдлэг дутмаг гэдэг юм уу, ийм хүмүүс маань өөрөө иргэд хэрэг ажиллагааны явцдаа бас бусдын эрхийг зөрчих байдал руу нэлээд орчод байна. Би бол одоо тийм физикли одоо эрүүл шуултуулахаас гадна бусад одоо зайлшгүй ингэж хугацаагаар уйддаг ийм зүйлүүд рүү ингээ явах гэх тэгэхээр энэ бас албаагчдын мэдлэг үр чадвартай холбоотой юмнууд бас байгаад байна. Тэгэхээр энэ зүйл рүүг нь бас нэг тодорхой бас акцент. Миний хувьд бас энэ хуульч эрх зүйн байдлын хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн санаачлаа явж байгаа. Тэгэхээр энийг бол нэг цаашдаа бас анхаарья. Хоёрдугаарт яг зүгээр хуулиудын суурь шинжтэй өөрчлөлтүүд гиссэн байгаа шүү. Энэ бол цаана эргээд энэ одоо илэн далангуй ярьдаг бол энэ бас хууль сахиулах байгууллагын тогтолцооны асуудлыг бас нэг ярмаар байгаамаа. Яг энэ одоо формат энэ тогтолцоогоор одоо явах боломж нь байна уугүй юу? Хүн солиод нэмэр байна уугүй юу гэдэг асуудал хүртэл эргэлзээд байна. Тэгээд одоо хичнээн сайн хүн томилогдсон ч гэсэн тогтолцоон дээр очиод хууль эрх зүйн орчноос ийм зүйлүүд ингээ гарчаад ах юм аа. Тэгэхээр энийг одоо бас нэг протоколын хувьд Эрдэнэт дарга бас нэг хэлчихээ энэ суурь зохицуултын одоо бас анхаарах ёстой гэдэг зүйлүүд байгаад байгаа. Энийг юу гэж ойлгож байгаа вэ? Бас нэг протоколд бас үлдээсэн зүг бахаа гэж одоо бодож байна. Тэгээд одоо яг зүгээр гол асуудал миний хувьд бол энэ албаагчдыг гэдэг юм уу яг ийм байдлаар түлхэж байгаа тэр удирдах албан тушаалтнуудыг цаашдаа бас төрийн одоо шат-шатны албан тушаалтууд оролцуулахын эрхийг бол ер нь хязгаарламаар юм шүү. Ер нь бол нэг энийг гүйцэтгээд явж байгаа албаагчд бол нэг тийм өөрөө сайн дураараа гэхээс илүүтэй улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн одоо бас шахалт. За ажлын ахлагч Эрдэнэт гишүүн хариулна. За сайн зориг гишүүнтэй санал нэг байна. Ер нь эхний хэлсэн зүйл нь болох юм бол нөгөө баахан батлаад байдаг хэрэгждэггүй араас нь хэрэгжилтийн араас явдаггүй гэдэг энэ яг үнэ. Ер нь энэ бол маш чухал зүйл хэлээд байгаа. Тэгэд нөгөө хэрэгжүүлэхгүй юм уу эсвэл ашиглахгүй гэж баахан сүр дүүлэнтэй л ингээл тогтоол гаргаа. Түрүүний нэг жишээ хэллээ ш нөгөө хүний эрхийн хүн төвтэй байх парламентын шийдвэргээд 24 оны 11 сарын 28-нд гаргасан. Тэгээ жил болгоно нөгөө төрийн байгуулалтын байнгын хорон дээр төлөлгөө нь хилцэгдээд тэр дагуудаа бүх байнгын хороо болон энэ ингээд төрийн салаам өчрөөр бүгднгээр нь тэр нь шалгуур болж явна гэсэн. Тэгээд одоо хэрэгжихгүй байгаа. Бодитоор хэлчих. Тэр одоо энэ тогтоол гарахаас өөр арга байхгүй. Энд чинь бид нар ингээд тогтоол гарна. Гэтэл тогтоол дээр байгаа зүйлийг хэрэгжүүлэх аягүй чухал байгаа. Тэр ч утгаараа сая ингээд түрүүн Номжим гишүүний асуултанд хариулахдаа хэлсэн тэр хугацаа заасан юм тавиад байгаа. Энийхэн төлөө манай хууль зүйн байнгын хороо, энэ дид хороо ажлыг зорсон хүмүүс бас сэтгэл өнөмсөл болгож ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээ хоёрдугаар хэлсэн санаан дээр бол бас санал нэгтэй байна гэдэг дэмжиж байгаагаа илэрхийлээ. За сайн зэрэг гишүүн тодруулъя. За тэгээ ямар ч хэлсэн олон жил яриад байгаа маа. Тэгээ бас нэг суур зүйлүүд нь болж өгөхгүй. Би бол бүр ингээд хууль сахиулагч, хуульч бэлтгэх тогтолцооноос л эхлэх хэрэгтэй байна гэж зөвөр юм харж байгаа. Тэгээ энэ дээр бас нэг зүйл бол одоо гүйцэтгэх ажлын гэдэг юм уу нуус мөрдөн шалгалттай холбоотой энэ хууль тогтоомжийг боловсронгуй болгох. За 5 сарын 1-ээс энэ бас тогтолцооны эхлэлийг тавьж байгаа гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ тусгай хяналтын дэд хороо 2 хуваагдаад хууль сахиулагч чиглэлийн энэ нууц мөрдөн шалгах холбоотой бас хяналт бол хууль зүйн байнгын хороонд ирж байгаа. Тэгэхээр бидэд бас итгүүлэн одоо бас зайлшгүй ажиллах энэ дээр илүү одоо фокус ажиллах боломж бас бүрдэж байна гэж одоо бас харж байна. Тэгэхээр ер нь нэг юм тогтолцооны зураглалыг бас нэг зайлшгүй хийж хармаар байна. Тэгээд
Жишээ нь Солонгос бол сая нэг нэлийн томоохон хуулийн өөрчлөлт хийлээ л дээ. Law distortion буюу яг хуулийг буруу хэрэглэх, за нотлох баримтыг одоо зохиомлоор бүрдүүлж шинэ хэрэгэн шийдвэрлэх ажиллагааг эрүүжүүлдэг тийм үү. Энэ дээр бол маш том бас эрүүгийн хуулийн том өөрчлөлт хийгээд хариуцлагыг чангатгаж байна. За үг хэллээ. Бас